Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээл математикийн дэвтэр сурах хүчийг гаргаарай. Ансраа тавья 12 сарын 3 хичээлийн сэдв нь уртыг хэмжих. Гарчгаа тавиарай. За бид ямар багцаар уртыг хэмждэг вэ? Та нар юу гэж бодож байна вэ? Урт зүйлийг хэмжихдээ юу ашигладаг вэ? За шугам ашигладаг те, бид нар хэрчим зурхтаа шугамыг ашигладаг. За хуудсан метр гэж болж байна. Эвхдэг метр гэж болж байна те. За эдгээрээр бол эдгээр багцаар уртыг хэмждэг ахнэ. За дээрх багж байхгүй бол бид нар ямар аргаар хэмждэг вэ гэхээр хараарай. Сүм, төө, тохой. За эдгээр хэмжүүрүүд нь болохоор Монголын уламжлалт хэмжүүрүүд. За багцаагаар ингэж хэмжих нь шүү дээ тийм. За үнийг дэвтэртээ тэмдэглээд аваарай. За Монгол уламжлалт хэмжүүрт нь өөр бэлэм, алт, халхам зэрэг хэмжүүрүүд багтдаг байна. За энэ дээр уртыг хэмжих нэгжүүд гэж байна. Тэгэхээр уламжлалт нэгжүүдээс гадна бидний одоо өргөн хэрэгэлдэг нэгжүүд нь юу байдаг вэ гэхлээр миллиметр, сантиметр, дециметр, метр. За миллиметрийг 2 эм үсгээр тэмдэглэж байна тийм. Сантиметрийг с эм үсгээр, дециметрийг д эм, метрийг эм үсгээр тэмдэглэдэг. За эдгээр уртыг хэмжих нэгжүүдийг бид нар ашиглана гэсэн үг. За сантиметрийг 10 тэнцээ хуваасны нэг хэсгийг миллиметр гэж нэрлэдэг. 1 миллиметр. Тэгэхээр эндээс миллиметр бол уртыг хэмжих хамгийн бага нэгж гэсэн үг шүү. За уртыг хэмжих нэгжүүдийн хамаарал. За нэгжүүдийн хамаарал гэдэг маань 1 см-т хэдэн миллиметр багтах вэ? Тэгэхээр 1 см-т 10 мм багтана. 1 дециметрт 10 см багтана. Тэгэхээр 1 дециметр 10 см-тэй тэнцүү. За 1 дециметр 100 мм-тэй тэнцүү. 10 см нь 100 мм-тэй тэнцүү. 1 метр нь 10 дециметртэй тэнцүү. 100 см-тэй тэнцүү. 1000 мм-тэй тэнцүү. 10 дециметр нь 100 см-тэй 1000 мм-тэй тэнцүү. Эндээс 100 см бол 1000 мм-тэй тэнцүү гэсэн үг. За энэ нэгжүүдийн хамаарлыг маш сайн тогтоож чэйжлэн шүү. За 1 см-т хэдэн миллиметр байдаг гэхтэл 10 гэж шууд мэддэг болсон байх хэрэгтэй. Энийг дэвтэртээ маш сайн тэмдэглэж аваад цээжлээрэй. За энд юу гарч ирж байна вэ? Шугам байна тийм ээ. 12 см-ийн урттай шугам харагдаж байна. За энд хамгийн ихэнд юу гарч ирсэн? Миллиметр. 1 миллиметр. Маш жижигхэн зайвал шугамн дээр та 1 миллиметрийг тэмдэглэж үзээрэй. За дараагийнх нь тэгээс нэгийн оронд 1 см байна. Тэр 1 см-ийн 10 хуваасны нэг нь 1 мм байгаа шүү дээ тийм ээ. За шугамн дээр тэмдэглэж хараарай. За тэгээс 10 хүртэлх хооронд 1 дециметр. 1 дециметр ч өөрөө 10 см гэсэн үг шүү дээ. За энэ ялгаагаа маш ойлгож аваа шүү. За тэгээд энэ дэвтэртээ бас тэмдэглээрэй сайн. За яг харандааны уртыг хэмжицгээе. За энд 2 харандаа харагдаж байна. Аль нь урт харагдаж байна? За мэдээж дээд нь урт харагдаад байна тийм ээ. Доотл нь бол богино харагдаад байна. Гэхдээ энэний уртыг хэдүүлээ шугамаар хэмжиж үзье хамтдаа. За шугамн дээр хаад юу зааж байна хараарай. 9 см. За 10 бол арай өргөхгүй байна тийм ээ. 6 мм. За богино харандааны уртыг хэмжиж. Богино харандаа бол 7 см. За тэгвэл энэ хоёрын аль нь их юм бэ?
Мэдээж 9 см 6 мм нэх байгаа. Эндээс бид нар жишг үйлдэлийг хийж болдог байна. Цаашлаад хоорондоо нэмж хасч болдог. За уртын хэмжих нэгжүүдэд бодлого батгад хэрэглэж сурцгаая одоо. За жишээ нь 6 см-ыг миллиметрч хэлжүүлнэ. 1 см-ч 10 мм юм бол 6 см-д хэд вэ гэхээр 6-ыг бид нар 10-аар үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 60 мм. За 4 дециметр нь хэдэн сантиметр байх вэ гэвэл 1 дециметрт 10 см юм бол 4 дециметрт хэд вэ гэж болно. Тэгэхээр 4-ийг 10-аар үржихээр 40 см. За 2 метр нь хэдэн дециметр вэ? 1 дециметрт хэдэн метр байдаг вүлээ? 10 тий. Тэгэхээр 2 метр нь 20 дециметрт тэнцвэн. За дараагийнх нь 1 метрт хэдэн сантиметр вэ? 1 метр 100 см байдаг. За дараагийнх нь. За энэ дээр болохоор яасан бэ гэхээр 8 см 2 мм гэдгийг хооронд нэмж агаад хариу тавьсан байна л да. Тэгэхээр энэ дээр 8 см нь хэдэн миллиметр болсон байна вэ? 80 мм. 80 мм дээр 2 мм нэмэхээр 82 мм. За 2 дециметр 3 см-ыг сантиметрч хэлжүүлье. Тэгэхээр 2 дециметр бол 20 см. Тэгээд дээрэс нь 3 см нэмэхээр 23 см. 5 метр 6 дециметр. За метрийг дециметрч хэлжүүлье. 5 метр ч өөрөө 50 дециметр. Тэн дээр 6 дециметр нэмэхээр 56 дециметр болж байна. За бага нэгжээр илэрхийлж бодоорой. За бага нэгжид илэрхийлэхдээ гол нь үржиж болно шүү. За эхлээд 2 дээр 2 дециметр нэмье. Тэгэхээр 4 дециметр. За үүнийг бага нэгжид шилжүүлэхийн тулд сантиметрлоо шилжүүлнэ. Тэр 1 дециметрт 10 см юм бол 4-д хэд вэ гэхээр 4-ийг 10-аар үржинэ гэсэн. Тэгэхээр 40 см. Дараа нь 7 дециметраас 8 см гэж байна. За тэгэхээр шууд дециметрээс сантиметрыг хасч болохгүй байхгүй юу? Тэгэхээр дециметрээ хэдүүлээ бага нэгжтэй шилжүүлээ. 7 дециметр чинь 70 см. Тэгэхээр 70-аас 8 см-ыг хасч болно шүү дээ. Эндээс хариу 62 см гарч байна. За 5 см-аас 5 мм хасъя. За сантиметрээс шууд миллиметр хасч болохгүй. Тэгэхээр ижил нэр шилжүүлнэ гэсэн үг. 1 дециметртэй адилхан дээдлихтэй. 5 см нь 50 мм гэсэн үг. 50 мм-ээс 5 мм хасгаар 45 мм гарч байна гэсэн үг. За бага нэгжид шилжүүлэхдээ үрждэг шүү. Төрийгээ сайн тогтоогоорой. За их нэгжид шилжүүлье. За 60 дециметрийг метрч шилжүүлж байна. Тэгэхээр 10 хувааж өгнө гэсэн үг. Тэгэхээр 6 метр нь өөрөө 60 дециметртэй тэнцүү юм бол 60 дециметр нь хэдэн метр вэ гэж бодох нь шүү дээ. За 80 см-ыг дециметр шилжүүлье. Тэгэхээр хэдэд хуваах вэ? 10 хуваана гэсэн үг. За 8 дециметр гарч байна. За миллиметрийг сантиметрч шилжүүлье. 30-ыг 10 хувааж өгнө. За эндээс 3 см гарч байна. За үүнийгээ сайн харж аваарай. Их нэгжээр илэрхийлэхдээ хуваадаг шүү. За сараа дэлгүүрээс 1 м тууз худалдаж авав. Нараа түүнээс 40 см-ээр богино тууз худалдаж авав. Нараа хэдэн сантиметр тууз авсан бэ гэж. За тэгэхээр хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр бид нар бодлогынхоо зураглалыг хийнэ. За сарааг эсвсгээр нарааг энэ үсгээр тавьсан байна. Тэмдэглэсэн байна. Эндээс олох юм нь юу юм бэ гэхээр нараа хэдэн сантиметр тууз авсан юм бэ гэдгийг л олох гэдэг. Тэр сараагийн 1 м тууз ч өөрөө сантиметр шилжүүлээ. Тэгэхээр 100 см. Сараад бол 100 см тууз байсан. Нараа 40 см-ээр богино гэхээр чи хасах үйлдэл гэдэг байгаа байхгүй богино гэхээр чи цөөн баг гэх юм бол бас хасдаг тийм.
Тэр 100 см 40 см насчаар 60 см буюу энэ бол нараагийн авсан тууц. За мэдлэгээ баттгаарай гэдэг энэ дасгалыг өөрсдөө хийгээрэй. За гэрийн даалгавар математикийн сургачгаас 51-ээс 53 дугаар хуудасны дасгал 202-оос 204, 200-с 211, 212-ыг хийнэ. За монгол хэлний хичээл дээр дурын нэг сэдвэр зээжч гэж алдаагацаарай. Одоо цэнхэр номноос ээж болно, сургачгаас ээж болно. Тэр бол өөрсдийнх нь мэдэх хэрэг шүү. Тэгээд номоо сайн уншаарай.